Холбооны бүгд найрамдах Герман улсын албаныхны мэдээлж бугаар засгийн газрын мэдээллийн технологийн сүлжээнд зөвшөөрлгүй нэвтэрсэн хэрэг гарсан бөгөөд нотлох баримтууд Оросын холбооны улсын хакерын бүлэглэлийг чиглэжээ. Герман улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн удирдах албан тушаалтны хэлж бугаар гадаад хэргийн яамны тусгай хамгаалалттай сүлжээнд системийн доголдол илэрсэн байна. Германы хэвлэл мэдээллийн агентлагуудын мэдээлснээр Германы батлан хамгаалах яамны сүлжээнд мөн цооргоо илэрсэн гэжээ. Эхний халдлага 12 дугаар сард эхэлсэн бөгөөд Герман улсын мэдээллийн аюулгүй байдлын ажлын хэсэг хэдийгээр халдлага болсныг илрүүлсэн ч сүүлийн 2 сарын турш халдлагаар дамжуулан системээс ямар мэдээлэл хулгайлах зэргийг ажиглан хянаж байхаар шийдсэн аж. Гэхдээ онцгой чухал мэдээлэл алдагдаагүйг албаныхан мэдээлж улмаар ажиглалтаа зогсоожээ. Герман улсын аюулгүй байдлын агентлагаас Оросын холбооны улстай шууд холбоотой хакерын сүлжээ болох APT28 Fancy Bear зэрэг бүлэглэл уг халдлагыг үйлдсэн хэмээн сэжиглэж байгаа юм. Fancy Bear бүлэглэл өмнө нь фишинг буюу хүний хувийн чухал мэдээллүүдийг цуглуулахын тулд ямар нэг хууль ёсны байгууллагаас илгээсэн мэт харагдах, холбоос дээр дарж ороход жинхэнэ вебсайттай ижил хуурамч вебсайт байх имэйлийг хэрэглэгч рүү илгээх зэргээр Америкийн нэгдсэн улсын үндэсний арчилсан хорооны системд халдлага үйлдэлийг завцсан хэрэгтэй холбогдож байсан. Дээрх халдлагыг одоогийн байдлаар хязгаарлаж бүрэн хяналтандаа авсан гэдгийг Герман улсын дотоод хэргийн яамны сайд мэдгдсэн байна. Хэрвээ энэ удаагийн Германы сүлжээнд халдсан халдлага Оросын холбооны улсын хакерын бүлэглэл буруутай нотлогдвол Москва болон барууны хоорондын харилцаа хурцдмал байдалд орох юм. 3 жилийн өмнө Германы парламентын компьютеруудын сүлжээнд мөн халдлага болсон ба уг халдлагад Оросын холбооны улсын хакерууд мөн холбоотой гэгдэж байсан. Уг халдлагаар 16 гигабайт дата мэдээлэл алдагдсны дотор сая имэйл байсан гэдэг. Гэхдээ алдагдсан дата мэдээллүүдийг олон нийтэд дэлгээгүй юм. Уг халдлагын уул мөрийг Герман улсын зүгээс маш хурдан хугацаанд цэвэрлэж чадсан юм. Мэргэжилтнүүд 2016 онд Германы Бундестагийн сүлжээнд халдсан халдлагыг мөн Fancy Bear бүлэглэл үйлдсэн хэмээн үздэг боловч өнөөг хүртэл хангалттай нотлох баримт бүрдүүлээгүй байна. Герман улсын үндэсний аюулгүй байдлын албанаас энэ удаагийн халдлагыг мөн л Оросын холбооны улсаас гаралтай бүлэглэл үйлдсэн хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.